Хоолны орц импортын будааг одоо нөөцлөд худалдаж аваарэ. Би өөрөө хувьдаа бүгдийг жоорлоод авцсан. Хэдэн баруу өөртөө авцсан. Нэг хэсэгтээ 600 литр бензин авцсан байсан. Одоо 800 литр бензин би өөртөө авцсан байгаа. Маха авцсан. Өрл будаа гих мэт бүгдийг авцсан байгаа. Тэгээ та бас өөрийнхөө гэр бүл бизнес гих мэт шүү. Эрсдлээсээ хамгаалаарэ. Дэн геополитикийн маргаан олон улсын тогтворгүй байдал Орос Европтой галзж байна. Израиль Америкчууд Ирантай галзж байна. Америкчууд Хятадтай алцах гэж эхэлж байгаа. Хөргийн зах зээлийн хувьд бол энэ юусэн хамаагүй юм байна. Яагаад гэх юм бол та энэ юу харж байна гэвэл өнгөрсөн 2-7 оны хугацаанд S&P 500 Америкийн топ 500 хувьцаа Америкийн хамгийн одоо чухал хөрөнгийн зах зээлийн индекс шин түүхэн дээд зэгтээ хүрч чадсан. 7000-ыг давж чадлаа. Саяхан 6350 хүрсэн байсан. Тэрнээс хойш ерөөхдөө дээшээ бууж чадсан. За тэгээд янз бүрийн хувьцаа авдаг хүмүүс жоохон болгоомжтой байгаарэ. Хөрөнгийн зах зээл дээр шунал бараг дийлдэхэргүй байгаа. Ягаад вэ гэх юм бол салхи эргэцсэн гэж харж үзэж байгаа. За Америк, Иран хизээ урт хугацааны инх тайвны хилцэл бий болох юм бэ гэвэл 4 сарын сүүлээр 40% магадaltaй болсон байна. Тэ? Ганцхан хоногийн дотор 20% өсчлөө. 5 сарын сүүлээр 60% болсон. 6 сарын сүүлээр тэ 70% баг болох гээд байна. Тэгээд нэг хоногийн дотор 20, 16, 22% өссөн байгаа. За хамгийн чухал юм юу юм бэ гэхээр Strait of Hormuz 4 сарын 30-ны байдлаараа нэгдэх юм уу магадлал нь 20% явж байгаа. За тэгээд дэлхийн эдийн засаг, Европын эдийн засаг, Азийн эдийн засаг зүг зүгээр байх шиг байна. Австралид ерөөхдөө төлж дууссан дизелийн хомсдол орж байгаа. Филиппин, Таиланд, Вьетнам бас хомсдол орцсон байна. Тэ? Ер нь бол хүмүүс ажил руугаа явахаа болоод одоо захим тэ ажлын байр руу шилжиж байгаа. Яагаад гэх юм бол тэ бензин эрчим хүч тээвэр нэмээд Европт онгоцны тэ бензин одоо керосин тэ ойролцоог 4-6 7 хоногийн дараа дуусна гинэ. Гэхдээ хөрөнгөний зах зээлд энэ юусоо хамаагүй. За нэмээд өчигдөр Дональд Трамп ямар пост гаргасан бэ гэх юм бол тэ хэдтүүд надад амар баярлж байгаа яагаад гэх юм бол би Strait of Hormuz-ыг нээж байгаа. Strait of Hormuz-ыг хин хаасан бэ? Юунаас олж хаасан бэ? Мартаж болохгүй шүү. За би бас энэ хэдтүүдийн төлөө Strait of Hormuz-ыг нээж байгаа. Бас дэлхийн ертөнцид та нарт баярлах ёстой шүү. Тэгээ дахиад Strait of Hormuz хаагдахгүй тий үргэлж нээлттэй байх болно. За тэгээ хэдтүүд нэмээд юу ямар амлалт өгсөн бэ гэвэл Иран руу зэвсэг нийлүүлэхгүй байх амлалт өгсөн. За би удахгүй ши дарагтай уулзсан. Тэгээ уулзж явах үедээ ши дараг намайг тэ амт шиг тэ маш зуз найз шиг тэрвэх болно. Тэ удахгүй уулзнаа эдгээр 7 хоногийн дараа. За хэдээд бид нэр хамтарч ажиллаж байгаа. Тэ айгу зузаан, айгу бүтээмжтэй, үр дүнтэй. За тэгээ энэ маргалдах, зодтолдох алцгаасаа илүү юм биш үү? Гэхдээ санаж яваарай. Алцмаар байвал тэ байлтмаар байвал, маргалмаар байвал Америкчууд бид нэр маш сайн шүү. Бараг шилтгэн шүү. За. Тэгээ мэд үргий ерөнхийлөгч Donald J. Trump. Strait of Hormuz мөнхийн нэх хаалттай хэвээрээ байгаа. Бүр Иранчууд хаасан, Америкчууд хаасан. Нээсэн юм юусоо байхгүй. Дэлхийн ертөнцийн төлөө Strait of Hormuz-ыг нээж байгаа нь жоохон худлаа сонсож байна яагаад гэх юм бол Donald Trump-ийн үйлдэлээс болж Strait of Hormuz анханасаа хаагдсан. За хэдтүүд Иран руу зэвсэг нийлүүлэхгүй амлалт энэ бас худлаа хэдтүүд шууд тийм юм байхгүй гэж хэлсэн. Ши дараг Дональд Трамп удахгүй уулзнаа сайн мэдгүй байна. Тэ өмнөх уулзалт аль хэдийн бий болцсон байх байсан. Хэдтүүд тэрийг хойшлуулсан. За тэгээ энэ хамгийн сүүлийн хэсэг тэ алцмаар бол алдсан бид нар шилтгэн шүү. Энэ юу гэсэн үг юм бэ? Хинлүү мессеж явуулж байгаа юм бэ гэх юм бол айгүй ойлгомжтой. Тэгээ хэдтүүдтэй хамтарч ажилласан юм ерөөсөй байхгүй дөнгөж сайхан Индонезтэй стратегийн түншлэл гэрээ хэлцэл зурсан. Strait of Hormuz-ыг яагаад хаасан юм бэ гэх юм бол хэдтүүд руу Иранчууд хямдхан газ нефт нийлүүлдэг байсан. Венесуэлагийг яагаад булгаад авсан бэ гэх юм бол бас амар ойлгомжтой. Яагаад гэх юм бол Венесуэла хэдтүүд руу маш их хэмжээний хямдхан газ нефтийг нийлүүлж байсан. Strait of Hormuz-ыг бас хаасныхан дараа Ирак улсын тэгээ сарын 1.5-аас 1.8 сая пошк нефтний экспорт бас байхгүй болсон. За тэгээ Ирак хаашаа бас нефтэ борлуулдаг байсан бэ гэх юм бол хэдтэлөө.
За тэгээд Хятадуудтай хамтарч ажиллаж байгаа мó эсвэл Хятадуудын эсрэг арга хэмжээ авч ийн үү гэвэл ерөөдөө амар ойлгомжтой. Хөрөнгөний зах зээл хувьцаа улс төрийг сонирхоод байна тий. Тэгээ хөрөнгөний зах зээл яагаад өсдөг юм? Эдийн засаг яагаад өсөд идэг юм бэ? Ойлгомоор байгаа юм бол миний Fuck You Money 2 Time to Die номыг сонирхоод үзээрэй. Дэлгэрэнгүй мэдээлэл Idratsi.com-оос. За тэгээд энэ ном ойролцоо бараг 500 хуудастай дүрм мэдлэг. Хамгийн гоё юм юу юм бэ гэх юм бол 8 дугаар ангийн хүүхэд энийг ч гэсэн ойлгомжтой маш энгийнээр бичсэн. Санхүүч хэлээрээ ерөөсө бичээгүй. За захилмаар байгаа бол Idratsi.com тэнд бас дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. За тэгээ энэ аль зогсоо хилцсэн тий хизээ би болсон байх юм бол та ингэ харж байна тий ойролцоо нэг 10 хэдэн хоногийн өмнө тэгээ тэрнээс хойш ерөнхийдөө хөрөнгөний зах зээл зүгээр тэр чигтэр ном ногоон байсан. А гэхдээ Оросууд юу гэж хэлж байна гэх юм бол болгоомжтой байгаарэ тий Израиль Америкчууд зүгээр цаг хугацаа очих гээд байна. Яг гэх юм бол өнгөрсөн 10 хоногийн хугацаанд Америкчууд 50,000 цэрэг 2,500 marine тэгээ элит онцгой бэлтгэлтэй 75 дугаар Ranger Regiment одоо шилдэгүүдийн нэг нь 1200 ширхэг тэм цэрэг бас тийш илгээс байгаа. А нэмээд 500 тусгайгийнхан одоо Delta Force SEAL Team Green Beret тийш илгээс байгаа. 20 байлдааны ус онгоц 250 байлдааны онгоц тэгээд нэмээд aircraft carrier гуруула. Окей. Гуруула тэр хавьд явж байгаа. Америкчуудын дийлэх aircraft carrier тэ Middle East тавьж явж байгаа. Яагаад тийм олон цэрэг байлдааны ус онгоц aircraft carrier тийш явж байгаа юм бэ? Тэ ерөөдөө сателлит сансрын зургийг хараад үзэх юм бол эдгээр бүгдээр хааш явж байгаа юм бэ гэх юм бол Eastern Mediterranean ирсэн байгаа. Одоо тэ Арабын тишээ. Тэгээ Оросууд юу гэж хэлж байна гэх юм бол удахгүй карг арлуу дайрах болно. Америкийн дотоодын шинжээч нар бас юу хэлж байна гэх юм бол Америкчууд удахгүй Иран руу дайрна. Энэ галзахсах хилцс угаасаа хутлаа. Яг гэх юм бол тий Америкчууд юу шаардж байгаа юм бэ гэвэл бууж үг. Тий пуужнуудаа бойл. Тий уран баяжуулахаа бойл гэх мэт янз бүрийн шаардлагууд хэлж байгаа. Иран тэрг угаасаа хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй. Иранчууд юу шаардж байгаа юм бэ гэх юм бол Strait of Hormuz-ыг үг. Бид нэр эрх чөлөөтэй хаашаа чамаагүй нефтэ зарна. Санкц манкцуудаа бас бойл. Царцаасан хөрөнгөө буцаагаад үг. Тэгээ бид нэр цүмийн зэвсэг илүү их пуужингийн араас яв. Strait of Hormuz-ыг өмчлөөд авчих юм бол жилийн 100 тэрбум долларын орлого Strait of Hormuz-аас олох болно. Чөлөөтэй газ нефтэ дэлхийн зах зээл рүү нийлүүлэх юм бол дахиад хэдэн тэрбум долларын орлого ашиг нэмэгдэнэ. За, жилийн дотор 150-аас 200 тэрбум долларын экспортын орлого ашиг гих мэтчин нэмэгдчих юм бол тэр Арабын тэр хэсэгт шин тэ том гүрэн бий болно. Хин бэ гэх юм бол Иран. Энийг Сауди Араб хүлээн зөвшөөрч болох юм уу? Болохгүй. Катар хүлээн зөвшөөрөх юм уу? Үгүй. UAE, Dubai, Доха хүлээн зөвшөөрөх юм уу? Үгүй. Израиль бүр үгүй. Америкчууд бас болохгүй. Тэ. За, тэгээ нэмээд American nuclear submarine тэ цүмийн реактортэй шумбагч онгоц бас Арабын тэр хавьд харагдсан. За тэгээ нь юу болох юм? Магадгүй нь хагасан. Магадгүй нь бүтэнсээ өдөр Ираныг дахиад бөмбөгдөх болно. За тэгээ Иранч бас тэнийг биш. Ямар нүүдэл шийдэл хийсэн бэ гэвэл 4 сарын 21-ээс ахуулаад тэ олон нийтийн ерөнхий боловсрол сургуулиуд үйл ажиллагаа зогсоон захимаараа хичээлээ явуулах болно. Яг гэх юм бол Израиль Америкчууд юу хийсэн бэ гэх юм бол Ираны сургуулиудыг бөмбөгцсөн. Насан туршийн сурагчдуудыг алсан гэсэн үг. За, игээ дуусна уу? Дэлхийн маргаан дуусаагүй. Дөнгөж сайхан Дмитрий Медведев ямар твит гаргасан бэ гэвэл Европчууд та нар анхаараарай. Тэ? Европын нутаг дэвсгэрт юу болж байна гэх юм бол Украин компаниуд тэ Европ компаниудаа хамтраад зэвсэг дрон үйлдвэрлэж байгаа. Тэрийг Украинд руу экспортлж байгаа. Яагаад вэ гэх юм бол Украин дотоодоо үйлдвэрлэл ерөөхдөө явуулах боломжгүй болсон. Яагаад вэ гэх юм бол Оросууд шууд бөмбөгдөөд эхэлж байгаа. За тэгээд нэмээд компаниудын танилцуулж аавн уу? Яагаад гэх юм бол бид нар хэн хаана юу үйлдвэрлэж байгаа юм бэ мэдэж байгаа шүү. Тэ? За тэгээд ерөөдөө бас олон нийтийн пост гэж тавьчихсан маа. Тэгээд Дмитрий Медведев ямар пост гаргасан бэ гэх юм бол Их Британд 2 үйлдвэр, Германд 2, Денмарк, Латвия, Литвания, Голланд, Польш, Чех, Итали, Испани. Тэ? Энтэнд
ер нь бол үйлдвэрлэлүүд явж байгаа. Тэгээд та нар аятайхан байхгүй юм бол биднийг бөмбөгдөө Украиныг ингэж дэмжиэд өөрийнхөө нутаг дэвсрэг тий өөрийнхөө нутгаа зэвсгийн үйлдвэрлэл болгож байгаа юм бол бид нэр хариу барь шүү гэж байна. За ингээ маргалдах нь болцсон. Үгүй. Америкийн сангийн сайд Scott Bessent юу хэлж байгаа юм бэ гэх юм бол энэ бүр сонирхолтой юм бүр миний зүгээс бол бүр gaslighting гэж ойлгож бол тий China has been an unreliable partner by hoarding oil during war. За Strait of Hormuz хаагдсан. Хятадууд өөрийнхөө нефтээ нөөцлөж байгаа. Тэгээ Америкийн сангийн сайдын хувьд бол энэ амиа хичээсэн. Бие бодсон үйлдэл гинэ. За тэгэхээр найдваргүй түнш болж байгаа. За яаж байгаараа Strait of Hormuz нээлттэй байсан. Азийн орн Солонгос, Япон, Филиппин, Индонез эдгээр бүгдээрээ чөлөөтэй газ нефтээ тэндээс татдаг байсан. Австрал бас яг адилхан. Тэгээд Америкчууд Израилийн бууны нохой болсныхан дараа Иран руу дайн зарлахгүйгаараа бусдад хэлэхгүйгээрээ нүбэс зөвшөөрөл авахгүйгаараа Ираныг бөмбөгдөөд тэгээд Strait of Hormuz хаагдаад дэлхийн газ, нефт, бордооны зах зээл зүгээр хог болсон. Тэгээд хин найдваргүй түнш юм бэ. За тэгээд нэг сонирхолтой асуулт гарч эхэлж байна те. Найдваргүй түнш одоо хин юм бэ? Хятадууд юм уу? Америкчууд юм уу? За тэгээд JP Morgan дэлхийн номер 1 банк бас сонирхолтой үр дүнтэй тий дэлгэрэнгүй судалгаа хийж байгаа. Юу хэлсэн бэ гэх юм бол the last tanker to clear Hormuz on February 28th is expected to reach its destination around April 20th. Okay. Marking the point at which pre-closure barrels are fully exhausted from the global supply chain. 4 хоногийн дараа Strait of Hormuz-аас хамгийн сүүлчийн газ нефт тээвэрлсэн усан онгоц очих ёстой газарт очно. Тэрнээс хойш дахиж газ нефт тэр арабын хэсгээс очихгүй. Тэгээ хомсдол эхэлнэ. Тэгээд энэ тэг түрүүн үзүүлсэн хөрөнгөний зах зээл зүгээр солиорч ах шүү хүмүүс дайн ямар ч хамаагүй тэг энэ арабын хэсгийн нефт дэлхийд юусо шаардлагагүй байх шиг байна. Гэхдээ тэг Таиланд, Филиппин, Вьетнам хомсдол аль хэдийн орцсон байгаа. Онгоцны билетний үнэ 2 нуурсан байгаа. Удахгүй 3 нуурчин. Дэлхийн аялал жуулчлалын салбар хог болно. Одоо удахгүй Японыг харж байгаа. Яагаад гэх юм бол Японы эдийн засаг тэг нэлээд аялал жуулчлалын салбараас хамааралтай tourism is king тэг. Тэгээд нэмээд энэтхийг дүнгиж саяхан тэг бордоо худалдаж авсан. Хэдэр худалдаж авсан бэ гэх юм бол 2 сарын өмнө 1 тонн бордоо окей urea 1 тонн бордоог 2 сарын өмнө $420 авч ирсэн. $40,000 худалдаж авсан. Бордооны үнэ хаш 2.5 нуурсан. Одоо удахгүй будааны үнэ хаш өснө. Тэ. За тэгээд та дунд олон нийтийн зоогийн газар, ресторан, гих мэтчлэн бууны худалдаа явуулж байгаа хүмүүс байгаа хаа. Би таад ямар зөвлөгөө өгмөр байна гэх юм бол тэ хоолны орц, импортын будаа, гих мэтчлэн одоо нөөцлөд худалдаж аваарэ. Окей. Гурил, будаа, бензин гих мэтч би одоо барыг бүтэн сарын нэг ярьж байгаа. Тэгээ би өөрөө хувьдаа бүгдийг жоорлоод авцсан. Инээдтэй би бас хэлчихсэн те. Нэг хэдэн баруу үрд авцсан. Тэг нэг хэсэгтээ 600 литр бензин авцсан байсан. Одоо 800 литр бензин би өөртөө авцсан байгаа. Маха авцсан. Гурил будаа гих мэт бүгдийг авцсан байгаа. Тэгээд таад бас тэг өөрийнхөө тэг гэр бүл бизнес гих мэтчлэн эрсдлээсээ хамгаалаарэ. Ягаад гэх юм бол дахиж юм хямдхан үн ханшаар энэ жилдээ бараг олдохгүй шүү. Окей. За бай.